Тобиас бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа. Электрон төхөөрөмжийг 90 хоног тарифаас чөлөөсөн тухай бид ярилцах байлаа. Энэ шийдвэр нь худалдаанд хэр их нөлөө үзүүлнэ гэж харж байна вэ? Линда, бид одоо яг юу болж байгааг анхааралтай ажиглах хэрэгтэй гэж бодож байна. Мэдээж нийлүүлэлт нь хийгдэж байсан тодорхой баруунууд байгаа. Тэдгээр компаниудын хувьд манай үйлчлүүлэгчдийн хувьд энэ нь маш том хөнгөлөлт болсон. Тарифын хэрэгжилтийг 4-р сарын 5-ны өдрөөс эхлэн хойшлуулах шийдвэр гарсан нь тийм их тохиолдод байдаггүй шийдвэр болсон. Тиймээс шийдвэртэй холбоотой гайл дээр тодорхой ажлууд хийгдэх ёстой болж байна. Харин цаашид юу болох нь маш тодорхойгүй. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч электрон төхөөрөмжийг өөр өнцгөөс тухайлбал илүү одоо үндэсний аюулгүй байдал талаас харна гэсэн мэдээлэл хийсэн. Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 232 дугаар зүйлээс харж байгаа гэсэн тайлбар хэлсэн шүү дээ. Тиймээс манай үйлчлүүлэгчдийн хувьд тодорхойгүй зүйл маш их байна. Тийм ээ, тарифууд хэрэгжиж эхлэх гэж байна. Тарифын хэмжээ хэр их байхаас л бүх юм шалтгаалахаар байна. Үйл ажиллагааны хувьд танай үйлчлүүлэгчид тариф хэрэгжиж эхлэхээс өмнө экспортоо нэмэгдүүлж байна уу? Ямар хандлага ажиглагдаж байна вэ? Хамгийн сүүлд зарлагдсан тариф бидний төсөөлж байсан шиг тийм ч том биш байсан гэж бодож байна. Одоо хүмүүс үнэхээр жаахан ядарч залхаж байна гэж бодож байна. Ямар нэг шийдвэр гарсан ч 2 хоногийн дараа дахин өөрчлөгдөхгүй гэсэн баталгаа алга. Тиймээс үйлдвэрлэл, тээвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани удирдлагууд бага зэрэг залхаж байна гэж болох юм. Тарифын нөлөөгөөр хамгийн их сөрөг нөлөө хаана мэдрэгдэх вэ? Америк нэгдсэн улсын зах зээлд үү? $800 бага үнийн дүнтэй ачааг Америк нэгдсэн улсад импортлоход албан ёсоор ямар нэг татвар хураамж огт төлдөггүй байсан. Гэтэ энэ шийдвэр өөрчлөгдснөөр гайл хил хамгаалах байгууллагын боловсруулах ёстой тоо баримтын тоо нэг шөнийн дотор үндсэндээ 2 дахин нэмэгдсэн. Ингэснээр өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа. Миний бодлоор одоо илүү олон үйлчлүүлэгчид, үйлдвэрлэлээ бараа материалаа байршуулах хамгийн тохиромжтой газрыг олох гэсэн хүндхэн асуудлыг шийдэхийг зорж байна. Тэгэхээр эдгээр компаниуд шийдвэр гаргахдаа анхаарах гол зүйлс нь юу вэ? Хаана хамгийн боломжит хувилбар байгаа вэ? Миний бодлоор Америк нэгдсэн улсын засгийн газрын бодлого хаашаа чиглэх вэ гэдэг нь гол нөлөө үзүүлэх баг. Америк нэгдсэн улсын засгийн газар хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалахыг нэн төрөнд зорж байгаа нь ойлгомжтой. Тэд томоохон бүтээгдэхүүний нээлт хойшлогдохыг харахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс энэ бүхнийг шийдвэр гаргалтандаа авч үзэж байхаа гэж бодож байна. Гэтэ энэ бүхнийг урьдчилан мэдэж тооцоолох нь манай үйлчлүүлэгчдийн хувьд маш хэцүү. Тиймээс үйлчлүүлэгчид маань одоохондоо хүлээгээд азнаж байя гэж хэлхийг би маш их сонсож байна. Танай компани вебсайт дээрээ үйлчлүүлэгчдийн тодорхойгүй байдлыг хэрхэн даван туулах талаар тайлбарласан байсан нь надад их таалагдсан. Гэтэл Америк нэгдсэн улсын засгийн газар эмийн бүтээгдэхүүний тарифыг эх саруудад нэмэгдүүлэх тухай ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ үед Сингапурт эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн төс байгуулах гэж байгаа нь анхаарал татаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? Сингапурт үйл ажиллагаагаа тэлэхэд тариф хэрхэн нөлөөлөхөөр байгаа вэ? Шэри, бидэнд 2030 он хүртэл дэвшүүлсэн тодорхой стратеги бий. Бид хэд хэдэн салбарт тэр дундаа эрүүл амьдралын хэв маяг, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахыг зорж байгаа. Урт хугацаанд хүмүүсийн амьдралын хэв маяг энэ чиглэлд илүү төвлөрөх хандлагатай байгаа тул ингэж шийдсэн. Дэлхийн худалдааны 75% нь Америк нэгдсэн улстай ямар ч холбоогүй буюу Америк нэгдсэн улсаас бусад зах зээлд явагддаг гэдгийг бид санах ёстой. Энэ тоо цаашдаа ч өссөөр, ялангуяа Аз дахь худалдааны эргэлт өссөөр байна. Тиймээс бид эдгээр салбарууд, амьдралын хэв маяг, эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. Энэ чиглэлд анхаарч байгаа гол зах зээл бол Аз. Сингапурын хөрөнгө оруулалт ч үүнтэй бүрэн холбоотой. Сингапурч гэлтгүй Америк нэгдсэн улсын худалдааны бодлогыг харгалзаж үзэх юм бол Малайзад илүү их хүн ажилд авахар зорж байгаа гэж сонссон. Энэ нь танай бизнесийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ? Мөн ойрын хэдэн жилд хаана ажилтнуудынхаа тоог нэмж эсвэл цомготгох төлөвлөгөө байгаа вэ? Шууд хариулахад хүндрэлтэй л юм. Өсөлттэй байгаа зарим нэг зах зээл салбарууд байгааг дахин хэлхэн зүйтэй байх. Жишээлбэл одоогийн байдлаар бидний орлогын 3/1 нь цахим худалдаанаас бүрддэг. Эмийн бүтээгдэхүүний олон улсын тээвэрлэлд агуулах төгөөлтийн чиглэлээр бид тэргүүлэх байр суурьтай. Тиймээс эдгээр салбаруудад бид хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хэвээрээ байх болно.